Hey, what's up, Kairos? Welcome back. Шинэхэн бичлэгээр уулзж байгаа Тата байна. Тэгээд альбом ревю хийгээгүй нэлээд удсан байна. Тэгээд яг альбом маж гарахгүй бас нэлээд удлаа. Тэгээд яг 21 оныхоо хамгийн ихний альбом ревюгээр Pack Rap-ийн Amnesty гэсэн цомог дээр ревю хийхэд бэлэн болсон байна. Тэгээд бичлэг рүү орцгоё. God damn, you know who I am. За тэгээд цомгийн хувьд бол 1 сарын 15-нд байсан баха та. 1 сарын 15-нд юуны Spotify болон Apple гээд онлайн сторуудаар тавигдсан. Тэгээ битээр яаж зарагдж байгаа вэ? Тэрний талаар бол надад мэдээлэл байхгүй байна. Ямар ч онлайн стор би Spotify бас сонссон. Тэгээд яг тэрний өмнө хэд хэдэн төг 18-ын цомог байгаа. Ч гэдэм үү хэд хэд альбомууд гарсан. Гэхдээ яг ингээд цомгуудын тэр чигээр нь сонсчод надад тэмдэглэх болон яг ингээд ревю хийхэд яг нэг юм цагт таарахгүй болохгүй яваадсан. Тэгээ яг Pack Rap их дээр яг ингэж ер нь нэг хийх цаг нь болж байгаад Pack Rap их дээр хийгээд эхэлж байна. Тэгээ цаашдаа альбомуудаа идэвхтэй гараад ангууд идэвхтэй ревюнуудыг хийгээд оруулъя гэж бодож байгаа. Тийм. Тэгээд яг 15-нд гарсан. Тэгээд цомгийн хувьд бол 14 дуутай. Нийтдээ дараалал сонсоход бол нэг 40 хэдэн минут тасралтгүй сонсох боломжтой тийм цомог гарсан байгаа. Тэгээд ер нь Pack Rap анхны цомог гэж явж байгаа ах тийм ээ. Тэгээд хамтарсан артистууд гэх юм бол 290, Wolfism, Moji. Тэгээд яг битэн дээр 976 ажилласан байсан. Тэгээд Mix Master дээр Abraham Spona гэсэн ерөнхийдөө юм бүрэлдэхүүнээр гарсан цомог байна лээ. Тэгээд яг overall цомгийн хувьд бол цэвэр old school дууралттай тийм цомог болсон байсан. Тэгээд яг надаа яг эхлээд цомгоо ярахаасаа өмнө эхлээд яг Pack Rap гэдэг рэперний хадлаар эхлээд нэг жоохон сэтгэлээ олцчих гэж бодож байна. Тэгээд яг зарим нь бол янз бүрээр ярьдаг. Pack Rap бол би хамгийн анх бол Hustler гэдэг Rookie-тэй хамтарсан дуун дээрээс мэдчихсэн. Яг юм Dread-тэй залуу байсан. Тэгээд гэнт Gimme Justice гарч ирсэн. Тэгээ ихэнх хүмүүс зарим нэг дам ярианууд ч гэдэм үү зүгээр яг сонсогчдын яриануудыг анзаархад бод яг нэг дуугаар пүк гэж гараад ирсэн. Яг нэг тийм чанартай рэпер биш гэж үздэг сонсогч нар нэг хэсэг байдаг. Нэг хэсэг нь болохоор яг энэ хийсэн зүйлийнхаа үр шимийг яг хангалттай хүртэж яваа хүн гэдэг талаас нь ярьдаг. Сонсогч нар бол ерөөхдөө хуваагдах юм бол тиймэрхүү байдлаар хуваагддаг. Юм шиг анзаарчихсан надад. Тэгээ миний хувьд бол яг political боёо юм улс төр болон нийгмийнхаа болж өгөхгүй байгаа юмнуудыг дуулж байгаа рэпрүүдэд илүү хүндэтгэлтэй ханддаг. Яг тэгэхээр яг хипхоп гэсэн үүсэл маань өөрөө яг нийгмийн болж өгөхгүй байгаа юмыг арьсангны үзэлч гэдэг юм уу стандарт одоо нэг нийгмийн давхаргын зөрүүч гэдэг юм уу үгээ хэлэх хэрэгчлөө энэний яг дуу хоолой болж исэн учраас бол яг юм яг энэний төлөө дуурж байгаа рэпрүүд байгаад нь баярлдаг. Тэгээ яг цаг хугацаа өнгөрөх тусам ийм рэпрүүдийн тоо цөөрж байгаа илүү лайфстайл илүү trap юу гэдэг те яг тэрийг буруутгах юм биш. Гэхдээ илүү нэг тийм улс төрийн үгээ хэлэх хэрэгчлөөний төлөө гэх юм уу те тэрний төлөө дуурж байгаа рэпрүүд цөөхөн болж байгаа. Яг одоо бол Монголд нэрлэхэд бол гарын 5 урганд л яг энэ зүйлийг базаж аваад яг уран бүтээлийнхаа гол концепт болгодог хэдэн рэпрүүд байна одоо. Бидний сайн мэдхээр Kansas Bay тамир те. Тэгээд Pack Rap мэдээж ойлгомжтой. Тэгээд NC33 байна. Тэгээд Motrich байгаа. Motrich бол тэгээд хэд хэдэн рэперүүд бол байгаа. Гэхдээ ихэнхдээ нөгөө дуунуудаа хавчуулдаг гэх юм уу те. Тэгээд дурдаад байвал мэдээж бүгд л тиймэрхүү юмнууд яадаг. Гэхдээ яг гол концептоо болгодог гэдэг талаас нь ярьж байгаа шүү. Тэгээд яг Motrich байгаа. Motrich бас нэлээд улс төрлөөгөө болон яг нийгмийнхээ болохгүй байгааг хэлдэг. Гэхдээ delivery нь илүү хүнд учраас тодорхой сегментэд хүчтэй нөлөөлдөг болохоос яг ингээд олноор нь нөлөөлж чаддаг юм шиг байгаа тийм. Мэдээж delivery нэлээд хүнд учраас яг шууд public хийх хүрэхэд жоо хэцүү. Тэгээ Gimme Justice яг 19 онд гарсан нэлээд том файруудын нэг Монголд бол миний хувьд бас яг тийм байсан. Дууны хувьд ч гэсэн. Тэгээд яг Gimme Justice бол би бол баярладаг тэр дуунд.
ерөнхийдөө яг 18 оны төгсгөлөөс эхлээд 19 он хүртэл Монголд нийгмийн яг айгүй их нэг тийм муухай юмнууд айгүй их болж исэн. Тэгээд хүмүүс ингээд харсан ч хараагүй юм шиг өнгөрч исэн юмнууд айгүй их байсан. Яг тэгээд дуунууд яг хийх соёлын тэргүүний ажилт нь яг соёлоо тэргүүлээд ажиллаа хийхгүй ч гэдэг юм уу те. Яг тиймэрхүү юмнууд анзаарэгдчихсэн үед яг шүүгэл үлээж чадсан ердөө 2 дуул байд юм шиг санагддаг. Надаа яг 19 оны хувьд яг Gimme Justice болон ялыг гэвэл нэг гэсэн 2 дуул ерөнхийдөө яг нийгмийг гоё цочроож сэрээж яг нийгэмдэр чи юм новшин болсоорох чи яг мэдэхгүй юм шиг чи зүгээр л ажилдаа явсаар байгаа юм бай яг ингээд тэ гэдэг санааг айгуу гоё яг нийтэд айгуу гоё харуулж өгсөн юм шиг санагддаг. Тийм учраас Gimme Justice бол яг pack rap-ийн нэрийн хуудас. Тийм учраас анхныхын цомог нь бас тиймэрхүү vibe-тай байх болов гэсэн хүлээлттэй байсан. Тэгээ цомог руугаа ороход бол амнасаа тэ нэрнээс болохоор интро дээр болохоор би дуу агаан болов гэж бодсон, зүгээр харилцан яриа байсан. Интроноос эхлээд явхад ерөнхийдөө уцаар яриад ягаад энэ навшиг хийд юм бэ гэхэд би энэ зүйлийг амнасаа хийдгээгээд амнасаа гэдэг дуугаар эхэлж байгаа. Тэгээд дууны хувьд бол амнасаа гэдэг эхний дуу тийм. Эхний дуу нь бол 100% юу гэх яг юу дууралцтай. Old school дууралцтай. Тийм яг бас интро хэм маягтай тийм дуу байсан. Ягаад энэ зүйлийг хийдгвэ гэдгээ тодорхой тайлбарлаж өгсөн дуу байсан. Тэгээд дараагийн дуу нь болохоор Squally for Life гэдэг дуу байгаа. Энэ дуу нь болохоор клиптэй цацагдсан, бид нар цацагдсан хэд хэдэн дуунууд багцсан байгаа. Тэднийх нь нэг нь Squally for Life-ийн дууралтын баг зэрэг өөрчилсөн байсан. Илүү хурдан темптэй, BPM-ийн хурдан болгосон гэх юм уу, юу гэх юм одоо. Мэргэжлийн яриаг нь мэдэхгүй лээ. Яг энэ юуг нь хурдан болгоцсон байсан. Темпийг илүү хурдан болгоцсон байсан. Тэгээд надад бол таалагдсан. Хурдан темпээр өглөх бол Squally for Life гэдэг дуун дээр бол бадгийн хувьд бол таалагдсан. Тэгээд дахилтын хувьд бол баг зэрэг арай өөр санагдсан. Хуучин хэлбэр нь таалагдсан гэх юм уу те. За тэгээд дараагийн дуу бол Gimme Justice гэдэг яг нэрийн утас дуу байгаа. Тэгээд Gimme Justice-ийн бит нь мэдээж өөрчлөгдөж орсон байгаа. Тэгээд надад болохоор шинэ хувилбар нь боёо 976-гийн хийсэн бит нь илүү таалагдсан. Яг тэгэхээр энэ дууныхаа илэрхийлэх гээд байгаа санаа нь нэлээд ууртай агрессив юм ихтэй дуулах зориулттай ч гэдэг юм а тийм дуу байгаа. Яг шудрах хэсэг нэгж байгаа тий. Дууных нь характер нь өөрөө яг шудрах хэсэг нэгж байгаа агрессив төрмгийлсэн ууртай юм ихтэй дуу. Тэгээд бит нь яг тэрийг нь гоё илэрхийлж чадсан юм шиг санагдсан. Шинэ бит нь гэх юм уу? Шинэ хувилбарын бит нь гэх юм уу те энэ цомог дээр байгаа хувилбарын илүү яг YouTube дээр байгаа хувилбар нь болохоор яг мангар catchy beat яг Tupac-ийн beat болооч тэр юм уу эсвэл нөгөө олон сонсогцоор байгаач тэр юм уу яг сонсоход яг гоё мэдрэмж өгөх талаасаа мэдээж YouTube дээр байгаа хувилбар нь бол яг гоё темп нь гоё catchy амархан аманд орно гэ яг энэ ягаад чи нөгөө анхны хувилбараар нь дасцсан учраас тийм байгаа юм мэдэхгүй. Тэгээ надад гэхдээ яг энэ дууныхаа яг энэ атмосфер уур амьсгалын хувьд те уур амьсгалынхаа хувьд бол надаа энэ шинэ хувилбарын бит нь илүү таалагдсан гэдэг санааг хэлэх гээд байгаа юм. Тийм. Тэгээд дараагийн дуугаар болохоор хүсэл гэсэн дуу байсан. Тэгээд хүсэл гэдэг дуун дээр болохоор ерөнхийдөө энгийн бусдад хүсэл итгэл тийм юу өгөх гэсэн inspiration өгөх гэсэн тийм дуу байсан. Гэхдээ энэ дууны хувьд бол надад нэг таалагдаагүй. Тэгээд яг гэсээр дууссан тийм. Тэгээ дараагийн дуу бол загтал гэсэн нөгөө цацгдсан дуунуудынх нэг байгаа. Тэгээ загтал дээр бол 290-тэй хамтарсан. Загтал бол бас яг ерөнхийдөө inspiration өгөх талаасаа хамгийн гой дуунуудынх нэг нь санагдсан. Хэд хэдэн ийм дуу анзаарчихсан надад цомог дээр нь өөрийнх нь хэлэх гээд байгаа санаа ч гэсэн ерөнхийдөө цомгийн нийгмийн болохгүй байгаа юмыг дуулна. Тэгээд болохгүй байгаа нийгэмд чи болохгүй байна гэд амьдраад ахгүй өөрөө хичээгээд цаашдаа гоё ингээд уртх юм хийгээд явбал бүх юм сайхан болно гэдэг санаатай л ихэнх дуунуудынх нь ерөнхий концепт нь тийм байгаа. Тэгээд тэр талаасаа загтлал тэр санаагаа илүү сайн илэрхийлж өгсөн юу шиг санагддаг. Дуу шиг санагддаг. Дахилтын ч гэсэн маш гоё catchy хийж чадсан. 290. Тийм. Тэгээд дараагийн дуу болохоор юу вэ гэдэг дуу. Энэ юу вэ гэдэг дуу бол баг энэ цомогдох яг соло дуунуудаас нь хамгийн их таалагдсан дуу байгаа. Тэгээд ерөнхийдөө бол дахилт нь бүр үнэн гоё. Дахилт нь бүр амар гоё catchy заяа. Тэгээд хөөе яагаад санаа нийлэхгүй байна гэдэг дуу шиг хамгийн анх надад санагдсан.
дахилтын хэсэг нь хөөй юу вэ гэж ордог хгүй дахилт руугаа. Тэгээд асуултанд хариулсан хэм маягаар дараагийн панчлайн ордог. Тэгээд нэг юм 3 удаа асуулт суугаад 3 удаа хариулттай. Тэгээд хариулт нь бүгдээрээ панчлайнтай гэх юм уу те. Тийм байсан учраас надад бол энэ юу вэ гэдэг дуу нь бол илүү таалагдсан. Юм соло дуунууд дундаас нь хамгийн их таалагдсан. Тэгээд яг хүрэх ёстой юмдаа хүрсэн. Тэгээд delivery маш сайн. Тэгээд punchline давгүй сайн орсон. Тэгээд дахилтын хувьд маш гоё catch яаж чадсан. Тийм учраас бол юу вэ гэдэг дуу бол баг миний хамгийн их таалагдсан дуу байгаа. Яг ганцаараа дуусан дуунаас. Тэгээд ерөнхийдөө Beach Ama Man гэдэг нэлээд том хамтарлагаа Wolfism, Moji гэсэн 2 артист хамтарсан. Энэ дуу бол ерөөхдөө хамтарсан артистууд одоо хамтралууд дундаас нь хамгийн таалагдсан дуу. Тэгээд мэдээж ямар сэтгэлтэй байсныг нь реакшн өгсөн хүмүүс мэдж байгаа. Тэгээд энэ дуу бол илүү яг ингэж гоё смут тэрнээ айгуу гоё арай өөр өнцгөөс бэкрапыг харах, new school талаас харах боломжийг олгосон гэх юм уу. Тийм дуу байсан учраас. Тэгээ хамтарсан 2 артист нь ч гэсэн гоё те. Тийм учраас надаа Beach Ama Man хамгийн гоё хамтарлан санагдсан. Тэгээд FTG гэдэг дуу байгаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ харахад Fuck the Gamba боёо Fuck the Police гэсэн санааг илэрхийлсэн дуу шиг санагдсан. Тэгээд энэ дуунаас эхлээд илүү агрессив, илүү ууртай pack rap гарч эхэлнэ. Одоо юу энэ юу вэ гэдэг дуунаас эхлээд ерөнхийдөө багаар ууралж эхэлнэ гэх юм уу те. Тэгээд Beach Ama Man яг нэг ингэ явцдаг. Тэгээд FTG боёо Fuck the Gamba гэдэг дуун дээр бол яг ямар сэтгэл төрсөн бэ гэхээр яг л залуугийн G надад санаанд орсон. Тэгээд яг залуу G-ийг сонсож байгаа юм шиг нэлээд ууртай байсан. Тэгээд ерөөдөө яг цагдаа руу болон төрийн албаа хаагч руу ингэж яг фокуслж ингэж хийсэн дуунууд бол гараагүй нэлээд одцсон байсан. Тэгээд нэг нүний хэлэхэд бол амар яасан огшсон. Яагаад ч амар огшсон. Тэгээд ерөнхий санаа нь бол манай хүний ерөнхий санаа нь бол дуун дээр ч гэсэн панчлайнаар оруулсан байсан. Яг нийгмийн сайн сайхны төлөө новшин дуу би өдөр шөнөгүй цаг наргүй дуулсны төлөө та нар надад шээсний шинжилгээгээр хариу барьлаа гэдэг панч байсан. Тэгээд яг уу тэгээ манай хүн бол ерөөдөө дуун дээр ихтэлтэй байгаа. Би новшин зүйлээс чи угаасаа хоол байдаг хүссэн цагтаа дуудаад наваа шээлэг надаас юуж гарахгүй. Тийм учраас Fuck the Police гэж хэлж байгаа. Тэгээд дууны утга юуны хувьд бол мессежийн хувьд бол нэлээд чанга мессежтэй. Яг сайн сайхны төлөө ч гэдэг юм уу яг хийж бүтээх гээд бусдыг ингээд гой болгоё гэсэн хүмүүсийг очиж дарамтлаад байгаа. Цагдаа нарыг fuck you гэж хэлсэн байгаа. Тэгээд энэ дуун дээр бол 100% санал нэгтэй байгаа. Надад бол таалагдсан дуунуудын нэг. Тэгээд араас нь бүр ууртай болоод Bratан гэдэг дуу гарсан. Тэгээд яг энэ Bratан гэдэг дуу нь бол яг энэ цацагдсан байгаа нэг аатай хамтарсан. Тэгээд энэ дэр бол надад бол бас нэлээд ууртай юуг харж болно. Pack rap-ыг харж болно. Гэхдээ яг дууны хувьд бол гоё дуу юу гэдэг дээр бол надад бол нэг амар таалагдав. Ерөнхийдөө нэг G юуны 2 шиг, GMG 2 шиг дээр үн үг ав гэдэг дууд шүү дээ, тэ. Дахилт нь жоохон тэр дууг санагдуулсан. Гэхдээ сансныг бодвол нэг энэ дээр амар сайн явсан. Pack rap яг давгүй. Нэг сансныг бодвол аюу сайн явсан юм шиг санагдсан. Бусдаараа нэг онц гоцгой зүйлэн дунд байгаагүй, нэлээ ууртай хэм ихтэй, ууртай ойлгомжтой байсан тий. Тэгээд дараа нь Gero Enemies гэдэг дуугаа. Тэгээд энэ дуу бол бас яг хуу жоохон улиг бас ad-libsтэй. Тэгээд санаан тэгээд Gero Enemies-тэй. Би энд байна, чи тэнд байна. Би ирсэн газараа би ирэх газараа ирчээд дайснуудаа хүлээж, дайснууд маань яачваа гэдэг ч юм уу те. Тиймэрхүү мессежтэй. Өрсөлдөхөд бэлэн байх шүү гэдэг санаатай гэх юм уу та те. Тиймэрхүү дуу байсан. Тэгээд яг бүх зүйл нь бас энгийн явахтай дуу байсан. Тэгээд Nefertiti гэдэг дараагийн дуу. Nefertiti-гээс эхлээд ерөнхийдөө смут болж эхэлж байгаа. 2-3 дуун дээр уурлаад буцаад смут хэмээг зөөлөн pack rap-ыг харах боломжтой байгаа. Тэгээд Nefertiti ямар дуу болсныг бас реакшн өгсөн хүмүүс бол мэдж байгаа яг хөтэй. Wanda-тай хамтарсан давгуу дуу. Just okay те. Just зүгээр муу биш, сайн биш, зүгээр
окей гэдэг дуу шиг санагдтыг. Тэгээд дараа нь тоомжиргүй гэдэг дуу байгаа. Тэгээд тоомжиргүй гэдэг дундор бол өө явахтай тэгэл бас л тэгэл ингээл зөөлөн хэв маягийн. Гэхдээ юмд би тоомжиргүй хандах ч гэсэн одоо хийн гэснээ заавал хийнэ гэдэг мессежтэй. Тэгээд явахтай. Дараагийн дуу Never Give Up бас тэгээд бууж өгөхгүй би юма хийсээр байх болно. Хамт явахгүй бол наана үлд. Стонера Forest of Hope. Сүүлийн хэдэн дуу бол ерөнхийдөө таалагдаагүй. Яах вэ? That's okay. That's имэрхүү. Тэгээ яг хамгийн онцлж байгаа дуу гэх юм бол та нарыг би миний санал болгох цомгоосон санал болгох дуу гэх юм бол мэдээж би чамаамен энэ бол гоё хамтрал болсон. Хоёрдугаар гэх юм бол юу вэ гэдэг дуу илүү онцлмоор байгаа. Соло дуунуудаас. Тэгээ яг FTG боёо Fuck the Gamba тийм. Тэгээ энэ гурван дууг бол илүү онцолж надад хамгийн их таалагдсан дуунууд байгаа. Тэгээд та нар сонсохыг хүсвэл мэдээж стримдэж болон яг худалдаж авах линк нь би бичлэгэнд ор байршуулчин дэргээр нэмжиж ороод стримдээд юм худалдаж аваад дуртай артистаа дэмжиж болно тийм ээ. Тэгээд миний хувьд бол бүгдийг сонсоод дуусгацсан. Тэгээд миний санал болох энэ цомгоо санал болох дуу гэх юм бол энэ гурван дуу бай. Тэгээд санал сэтгэлдүүдэд доор бичээрэй. Аль цомгийн бүтнээрэн сонссон бол аль дуу нь яагаад таалагдсан гэдгээ сэтгэлдээ доор бичээрэй гэж хэлмээр байна. Тэгээд альбом руу та хамтдаа бүгдэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та. Peace.